Алтанчлаа группын анх 1992 онд үүсгэн байгуулагдсан. Одоо 35 жилийн түүхтэй компани байгаа. За бид нэр өнөөдрийн одоогийн байдлаар бол 3000 гаруй ажиллагчтай ажиллаж байна. Нийтдээ худалдаа үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэл, барилга угсралт, хөрөнгийн менежмент тэгээ одоо саяхан бид нэр энэ жил бас автомотив худалдаанд шинээр салбарт хөл тавиад ажиллаж байгаа. Нийтдээ нэг 10 гаруй охин компанитай явж байна. Үйл ажиллагаа бол жил болгонд хилээд явж байгаа. Тэгэхээр яг өнөөдрийн хувьд бас группийн хувьд ер нь яг Монголын бизнесийн орчин талбар дээр хичнээн хэмжээний салбар дээр үйл ажиллагаагаа юу н оруулаад оролцоод явж байгаа бол нөгөөдгөр яг өнөөдрийн байдлаар сүүлийн үед бол тэргүүлэх чиглэлийн салбар нь аль салбар дээр илүү бас ач холбогдол өгч ажиллаж байгаа. Түрүүний дурдсан ер нь одоо нэг 5-6 бизнесийн салбарууд дээр бид нэр үйл ажиллагаа тогтмол явуулж байна. Өрсөлдөөний хувьд гэх юм бол одоо бүхэл бидний үйл ажиллагаа явуулж байгаа салбарууд их өндөр өрсөлдөөнтэй, сүүлийн жилүүдэд бүр их өндөр өрсөлдөөн бий болж байгаа. Тийм. Аль чиглэл рүү бид нэр илүү анхаарч байгаа гэх юм бол мэдээж одоо манай Алтанчлаа группийн ууган салбар бол худалдаа үйлчилгээ байгаа. Тэгэхээр худалдаа үйлчилгээнийхээ салбарыг бид нэр өргөжүүлэхийн тулд одоо бусад салбарууд руу илүү орч бас ингэж экосистем бий болохоос өөр аргагүй болоод барилгын салбарт орж байгаа ч гэх юм уу тийм одоо жишээгээр бид нэр илүү өргөжж байгаа гэсэн үг. Сүүлийн үеүүдэд бас бид нэр одоо барилгын салбар руу илүү түлхүү орж байна. Барилгын төслүүдэд илүү одоо Улаанбаатартай илүү жишг төслүүд болохын төлөө зорио ажиллаж байгаа. Тэр бас яг Алтанчлаа группийн сүүлийн жилүүдэд анзаарч байхад бол худалдаа үйлчилгээний салбарт ялангуяа Carrefour франчайзыг бол Монголд бас нэлээдгүй амжилттай нэвтрүүлээд ингээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр сая бас хайпермаркетын талбар дээр өөрсдөө бас орж ирж байгаа гэсэн ийм мэдээлэл бас явж ирсэн. Тэгэхээр энэ талаар бас жоохон дэлгэрэнгүй мэдээлэл. Тий, Carrefour бол одоо дэлхийн 70 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг одоо юуны худалдааны чиглэлээр бол топ 7-д ордог ийм сүлжээ дэлгүүр. Тэгээ 3 төрлийн форматтай ажилладаг. Carrefour дэлхийд даяар hypermarket, supermarket болоо одоо mini market буюу express төрлөөр ажилладаг байгаа. Тэгээд бид нэр саяхан одоо hypermarket хамгийн том hypermarket-а сая 25 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулсан байгаа. Тэгээ бас hypermarket-ийн талбар дээр цаашдаа ер нь ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө нь ямар төлөвлөгөөтэй болоод мэдээж бас цаашаа өргөжүүлэх болон салбаруудыг нэмэгдүүлэх за мөн цаашлаад бас орон нутгийн хэмжээнд бас хөгжих тал дээр ямар нэгэн төлөвлөгөө бодлогыг барьж байгаа. Бид нэр одоо hypermarket юуны талаар бол Carrefour-ийн хувьд бол бид нэр одоо 2026 он 2027 онд бол өргөжүүлэх илүү их олон салбар нээх тэг хэрэглэгчдэд илүү ойр хүртээмжтэй болох тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Орон нутгийн хувьд бол бид нар одоо үр хангай, Эрдэнэт тэгээ бас удахгүй Тарханд Carrefour-ийн сүлжээ дэлгүүрүүдийг нээхээр төлөвлөлөөд ажиллаж байгаа. Бас барилга бүтээн байгуулалтын салбар дээр бас нэлээд сүүлийн үед бас идэвхтэй бас бодлогоо чиглүүлээд явж байгаа. Ялангуяа Sila гэд одоо бас төсөл яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаар бас жоохон дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. За одоо ер нь бол барилга ийм бүтээн байгуулалтын салбарыг харахаар хэрэглэгчид маань илүү барилга худалдаж авахаас илүү тав тухтай байдал, аюулгүй байдал тий амьдралын чанартай илүү чанарт илүү анхаарч сонголтоо хийдэг болсон. За тэгээд манай Алтанчлаа группийн хувьд ч гэсэн одоо бид нэр стандартыг дандаа чухалчилж тий явдаг учраас бол бидний сүүлийн барилгын төслүүд гэх юм бол Алтанчлаа Tower, Sheila Center Residence эдгээр бол бүгдд олон улсын стандарт нийцсэн аюулгүй байдалтай эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгуудыг бид нэр ашиглалтанд оруулж байгаа. За Sheila Center Residence-ийн хувьд бол бид нэр центр буюу үйлчилгээний төвийг сая 2025 оны 10 сард ашиглалтанд оруулаад одоо нэг 50 гаруй үндэсний болон олон улсын брэндүүд амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Sheila Residence-ийн хувьд бол 2027 онд ашиглалтанд орно. Итали, Монгол архитекторуудын одоо шийдлэр барьсан ийм residence ашиглалтанд орохоор байгаа.
Тэгэхээр ер нь яг Монголын зах зээл дээр өрсөлдөгчдөөс албанчлал группийг юугаараа илүү ялгардаг том давуу тал байдаг гэж үздэг. За өрсөлдөөний талаар ярих юм бол мэдээж альва нэг ямар нэгэн салбарт өрсөлдөөн байж иж хэрэглэгчдэд илүү үн цэн авчирдаг тий одоо бүтээгдэхүүлчлэгнүүд илүү чанартай болдог. Тэгэхээр бид нэр өрсөлдөөний юу гэж хардаг вэ гэхээр энэ бол бид нэр илүү чанараа сайжруулах хэрэглэгчдэд илүү хүрэх юм одоо боломж гэж хардаг. Тэгээд бид ямар байдлаар бид нар бол зах зээлийн эзлэмж гэхээсээ илүүтэйгээр тухайн салбартаа ямар инновац авчирч байна, ямар шинжилэлттэй стандарт бас одоо салбарын хөгжилд ямар нөлөө үзүүлж байна, хэрэглэгчтэй ямар үн цэн үзүүлж байна гэдгээрээ бид нэр илүү их өрсөлдөхийг зорж явдаг. Тиймээс бид нэр одоо бүхэл үйл ажиллагаа явуулж байгаа салбаруудаа үнээр биш чанар, үйлчлэгээ тэгээд одоо салбартаа оруулж байгаа хөгжлөөрөө илүү одоо түжиглэн ажиллахыг зорж ажилладаг. За танд урилга хүлээн авч хүрэлцээр ярилцсанд маш баярлалаа. Та бүхний бас өнөөдөр хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Баярлалаа. Бид албанчлал группийн дэд захирал инх дайртай ярилцлаа.